улраас гялалзан харагдах өнгөт одоо хязгааргүй авторгын дунд зугаалах улаан очоо нарт ертөнцийг толдон байгаа ангараг гарига бид чамтай танилцахыг хэдийнээс хүслээ гэж сансарт гарах Монгол түмний мөнхийн хүслийг цэцмэрэгнэр илэрхийлсэн Совид дэх хэрүү наригч Дашторжин нацагдар жин зөгнөл манай үед бодит үнэн болж Монгол хүн сансарт нисэх гэж байна. Зөвлөлийн толгойд улсын иргэн сансрын нисгч Зөвлөлийн толгойд улсын баатар Владимир Жанибеков сансрын нисгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн Жөгдөр Дэмдийн гурарагчаар Зөвлөлийн толгойд улсын иргэн сансрын нисгч Зөвлөлийн толгойд улсын баатар Владимир Афанасьевич Ляхов сансрын нисгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн Майдэрч Энчрэг космос хамтын ажиллагааны програмын дагуу Монгол хүн сансарт нисэх гэж байна. Сансрын ахан дүүс 2 дугаар бүлэг. Снова мы оторваны от дома, снова между нами города, взлетные огни аэродромов. Здесь у нас туман и дожди, здесь у нас холодные рассветы, здесь на неизведанном пути ждут замысловатые сюжеты. Надежда, мой компас земной, а удача — награда за смелость. Чувствую хорошее, давление баллонок без изменений, все нормально. Только о доме в ней пелось. Ты поверь, что здесь издалека многое теряется из виду, тают грозовые облака, кажутся нелепыми обиды. Надо только выучиться ждать, надо быть спокойным и упрямым, чтоб порой... Хорошо. Хорошо. Да. Дети как? Дети нормально. Ломба. Ломба. Работает. Работает, Да. Ясненько. Внучки растет. Ну, это та, которая бегала от меня. Да. Да. Как, ты работаешь? Работаю. Да. Ясно. И забыть по-прежнему нельзя все, что мы когда-то не допели. Милые усталые глаза, синие московские метели, снова между нами города. Жизнь нас разлучает, как и прежде, в небе незнакомая звезда светит словно... Оддын хотхон. Энэ нэрийг сансартай холбогдлолтойгоор бид радио телевизээс маш ихээр сонсдог. Оддын хэмээн тэнгэрийн нэр нь энэ хотхны ямар учиртайг нь тодтогддог байлаа. Үнэхээр ч энэ л хотхноос сансрын гараа эхэлсэн бас эхэлдэг. Юрий Гагарин анх сансарт ниснээс хойш 50 жилийн хугацаанд огторгойд нийтдээ 550 гаруй хүн нисжээ. Өөрийн бүтээсэн хөлгөөр хүнээ сансарт хөөргсөн Орос, Америк, Хятад гэсэн ердөөл 3 улс байхад Монгол улс 30 жилийн өмнө сансарт иргэнээ илгээж чадсан 8 дахь улс Гүр аригчаа 101 дахь сансрын нисгэгч болсон байна. Оддын хотхон Москва хотын төвөөс 40 орчим километрт зүүн хойд зүгт байлна. Бүхэлдээ ой дотор шахав. Газрын зураг энэ төр дээр бол огт тэмдэглэгдээгүй. Урд нийгмийн үед цэргийн нууц объектын тоонд ордог байсан болохоор хадуу чанд дэглэмтэй гадна дотны жирийн иргэд орох боломжоор тун хомс байсан гэдэг. Харин 90-ад оноос цэргийнхний мэдлээс гарч иргэний түүн дотор Оросын сансар судлалын агентлагийн мэдл очсноор олон нийтэд нээлттэй болж байгаа цэргийн хот.
За бид нэр сансрын нисгчдийг бэлтгэх төв буюу Оросоор бол ЧПК гэж нэрлэгддэг. Юрий Алексеевич Гагарины нэрмжид сансрын нисгчдийг бэлтгэх төвийн үүдэн дээрээд байна. За энэ төвөөс хойш бол ерөнхийдөө сансрын нисгчдийн бэлтгэх сургуультаа хийдэг. Мөн тэдний энэ сургуультанд тусалдаг техникийн ажилчид, албан хаагчид, эрдэм шинжилгээний ажилчид, эмнэлгийн ажилчид бүгд энд байд юм байна. Энд бол хэд хэдэн корпус, хэд хэдэн том лаборатори тоног төхөөрөмжн дээр сургалтаа хийд юм байна. Тухайлбал одоо Мир станц, Союз станц, Салют станц, за тэгээд Международный космический станцын бүх одоо тоног төхөөрөмж, бүх ямар байрлалтай сансарт байрлаж байгаа тэр тухай бүх мэдээлэл энд байдаг. Энэ бүх сансрын нисгч тэр тоног төхөөрөмж тэр станцууд дээр хэрхэн яаж ажиллах энэ бэлтгэлээ хийж юм байна. Энэхүү хотхонд олонний нүднээс нууцлаад байсан гол зүйл бол сансрын анхны нисгэгч Юрий Алексеевич Гагарины нэрмжид сансрын нисгэгчдийг бэлтгэхтэй. Одоо энэ төв аль хэдийн олон улсын хамтын ажиллагааны төв болсон байна. Социалист системийн гэгдэх орнуудын дунд сансрын интеркосмос хөтөлбөр хэрэгжиж эхлэх тэр үеэс эхэлсэн хамтын ажиллагаа өнөөдөр шин шатанд гарч урд өмнө эсрэг тесрэг байр суурьтай байсан улс орнууд сансарт хамтран ажилладаг болсон байна. За энэ төвд бол маш олон корпус байдгийн нэгэн корпус нь бол соёз хөлөг дээр бэлтгэл хийх ийм ажиллагаа хийдэг. Том заалан бидний орж ирж байна. Бидний хард бол энэ соёз хөлөг дээр одоо Юрий Алексеевич Гагарины сансарт нисний 50 жилийн хойд зориулсан 3 сарын 30-ны өдөр нисэх баг бэлтгэлээ хийж байна. Энд бол багийн бэлтгэлийг хэрхэн хийж байгаа гадна талаас нь хянаж байгаа байдал. Баг бол өөрөө тэрүүхэн дээр тэр тренажер дээр одоо яг баг өөрөө бэлтгэлээ хийж байгаа байдал нь харагдаж байна. Unitel-ийн цэнэглэгч картын урамшуулал эхэллээ. Та 3000, 5000 болон доогийн үйлчилгээний 6000 картаар дансаа цэнэглэвэл эхний удаад 30% бонус. Хоёр дахь удаад 60% бонус. Харин 3 дахь удаагаас эхлэн цэнэглэл бүр 100% бонус таны дансанд нэмэгдэж орно. Unitel Enterprise. Сансрын нисгчдийн Насими аварны запас гэж юм байдаг. Өөрөөр хэлэх юм бол газардаж уусныхаа дараагаар хэрэглэх бүх зүйлүүд за зарим үед ч мөн сансарт хэрэглэх ёстой ийм зүйлүүд энд байдаг. Экипаж болгоно нэг байдаг. За жишээлх юм бол энэ бол одоо ийм утаа гаргадаг, гэрэл гаргадаг ийм шашкнууд байна. Энэ нэг асаахтай зэрэг их холоос дээр одоо утаа нь харагдана. Их холоос дээр гэрэл гэгээ харагдана. За компас, шүхүр энэ юмнууд бол мэдээж хэрэг байх нь ойлгомжтой. Түүнээс гадна Прибой гэдэг ийм радио станц, жижигхэн радио станц байдаг. Энийг залга энэ маякын режим дээр тавих юм бол ингээд өргөж сигнал өгöd. Тэр сигналаар нь тэр нислэг тэрэг босод нөхдүүд олж болно. Түүнээс гадна энэ бас ярьж болно. Би энд байж ийм байдалтай байна. Техникийн яриа хэлээ юмнуудад амжуулах юм боломжтой. Экипаж болгон энэ одоо бидний хувьд бол офицерууд байсан тийм учраас өөрсдийнхөө одоо тэр табельны зэвсгэн авч явдаг. Табельны Женебеков даргал табельны өөрийнхөө бог авч явсан. За гарч идэн энэ бусад юмнууд бол ойлгомжтой. За эднийг яаж хэрэглэх энэ аргачлалыг л энд заасан байна. За ингээд газар дээр бол одоо ингэж амьдрах хэвээр. Өөрийн гарын дор байгаа юм юу байна вэ? Хажууд шүхэр байгаа, буух чапраад байгаа. За энэ запас байна. За эннийхэн тусламжтайгаар яаж галаас авах вэ? Яаж хоол ундаа хийх вэ? 4 литр устай ерөөсөө одоо байгаа запас бол тэр усаа яаж арга гамтай хэрэглэх вэ?
Энэ хоорой газар ботсон байх шиг байна. Тус чахад багцаа хэд хоног тэсгэх ёстой гэж яа. Гоо ер нь 1 хоногийн дотор болох ёстой. Тэгвэл одоо эн чинь ямар нэгэн аваар болсон тохиолдолд эн чинь одоо тийм хэрэглэн шүү дээ. Зүгээр жирийн нөхцөлд бол үндсэндээ буух талбай бол сонголттой ирэх газар бол хязгаарлалтай тэндээ ирээд очино. Ямар нэгэн аваар осол боллоо гэхэд ерөөсөө дэлхийн бөмбөрцгийн хаанд сууж болно. Усан дээр ч одоо ингээд унчиж болно. Хоорой газар, цас мөстэй янз бүрийн газар. Энэ Владимир Александрович Жанибеков байна. Хэн бэ? Бела Мадяри, Венгрийн 2 дахь экипаж. Тийм. За энэ усан дээр буулгаад ингээд хайчдаг. За тэгэл энэ давалгаатай далай дотор чинь хэцүү дээ. Энэ дотор хувцас тайлна, хувцаан солино. Усан дотор авч хайна шүү. Том усан онгоц ямаал гэдэг онгоц байсан тухайн үед юм бол тэр усан онгоцоос ингээд хайчаал яваад. Тэгэл энэ дотор чинь нөгөө далай давалгаалж явах тэрсэн зүгээр жирийн үед бас хаяхгүй. Нэлээд давалгаа салхитай үед нь тийм. Тэгэл энэ хувцас сондроо солино да тэгэл энэ блокч аппаратаа орхин тех мэтчил ингээл одоо олон юмнууд хийх хэрэгтэй. Энгийн болт нь бүр 4 цаг ажиллах хэрэгтэй. Тэгээд 4 цагийн дуусгаж ээж хөлгөө хайна. За энэ одоо хүний хэрэгцээтэй зүйлүүд байна, эм бэлдмэл юмнууд байна, эм тарай юмнууд байна. Түүнээс гадна энэ шүдэнз бол усан дотор часдаг шүдэнз. Тэг. Ийм шүдэнз байна. Энэ бол усаас юм дотор хаанд бол хаана ажиллах. Ийм зүйл. Тэгээ байгаа. Аргаа марах юм бол загас өрийн шүү дээ. 4 литр ус нь энэ. Гэхдээ энэ одоо өөр болцсон байна. Бидний үед бол ийм 3 жин юм байдгийг. 3 жин төмөс. За энэ одоо том болцсон байна. Тэгээд энэ үзүүр дээр ийм сорволтой. Хүн болгон өөр сорволтой. Хүн нөгөө өөрийнхөө аяганд цаагуулдаг шиг өөр сорволтой. Энийг эргэж аваад өөрийнхөө сорволыг хийгээд тэгээд эндээс ус аваач. Энэ халбаг сарэ энэ бүх юмуд бол шин дээр нөхтэй байгааг харж байгаа бол бүгдээрээ хоорондоо уяатай. Салангын мөрөөсөө байж болох. Ингээл нэг халуугаа ингээд салгаал тавьчих юм нөгөөт чи ингээд хөвөөд байна. Эргэж болохоо нэгдүгээр хоёрдугаар тэр одоо нэг аппаратур хэрэгсэл юмнуудын 10 өрөөр ороод гэмтэн гацаан янз бүрийн юм болно. Тийм учраас бүх юмнууд холбоотой. Үзэг харандаа холбоотой. Энэ одоо хэрэглэх аяг тавг юмнууд холбоотой. Энд консерв онгойлгодог жижигхэн юу байдгийг энд байхгүй байх шиг байна. Бас нэлээд олон төрлийн юм хоол ундны зөвлөл нэлээд олон байгаа. За бидний часаргантай сүүл нэг ийм хэлбэрээр хийгдсэн. Нөгөөх нь борцны шүлгээд бас нэг ийм хоол нэгдүгээр хоолны төрлийн юм да тий. Монголчуудын бэлдсэн 2 төрлийн одоо хүнсний зүйлийн нэг нь борцтой шүл юм биш үү? Тий, борц тий. Борцыг сайхан нүдээд обработок хийгээд болгоод тэгээд дараа нөгөө эрдэс давс юмнуудын тий. Ерөөсөн тийм шингийн шүлэл болно. Тэгтээ яг хөө тийм Монгол борцны амттай нэг жоохон төлөнхийд байсан байхад байгаа надад. Нэг жоохон тэр термо обработкнараа илүү хийсэн юм шиг байна. Тэгээ энэ нэг үл их нарийн тайлбарлахад бас төвөгтэй юм да. Үндсэндээ бол энэ бол тэр одоо хатуу хэсгийг хүлээж авдаг хэсэг нь энэ байна. Энэ дотор одоо хатуу хэсгийг хүлээж аваад тэгээд тэр юм хийцснийхэн дараагаар энэ үнийг сайн одоо боож баглаад өнөр танаар гарахгүй 2-3 давхар эрзэний гоотлон тэгээд ингээ хогийн сав руу хийдэг. Тэгээд дараа нь энэнийхээ юм дээр шинийг авчраа тавьчихна. За энэ нь эрэхтэй хүн зориулсан гэдэг нь бол ойлгомжтой тийм ээ. Ингээд энийг тавьчихтаа зэрэг тэндээс соруулаад ингээд хүний одоо биенээс гарч шингэнийг аваад явчихна. Энэ бол хадийн ашиглах вэ гэдгээс хамаарат энэ вентиляцийг тавьдаг. Ийшин соруулах уу гэдэг ийм зориулттай. Unitel-ийн цэнэглэгч картын урамшуулал эхэллээ. Та 3000, 5000 болон доогийн үйлчилгээний 6000-ын картаар дансаад цэнэглэвэл эхний удаад 30% бонус. Хоёр дахь удаад 60% бонус. Харин 3 дахь удаагаас эхлэн цэнэглэлд бүр 100% бонус таны дансанд нэмэгдэж орно.
Unitel Enterprise. Ер нь сансрын гараанд гарахын өмнө сансар төсөж байгаа хүмүүсийг бол бүрэн хэмжээгээр спиртээр өрчдөг. Өөрөөр хэлэх юм бол газрын ямар нэгэн элемент микроб үлдээхгүй цэвэр байлгахын тулд цэвэр хувцас өмсөөлн энэ дотор одоо өмсөх дотор хувцас нь. За тэгээд скафандраа өмсөх ёстой. Скафандр гэдэг нь ерөөсөө нэг л зориулттай, нэг л зорилготой. Хөлгийн бүхөөгийн битүү байдал алдагдсан тохиолдолд энэ скафандр дотор даралт өгч хүнийг амьдрах даралтын амьсгалах хүчил төрөгчийг өгдөг. Ийм л учиртай энэ хувцсыг бол гараанд гарахын өмнө өмсөнө. Гараанд гарч тойрог замд орсны дараа гар тайлна. Сансрын станцтай залгалт хийх үедээ өмсөнө. За мөн одоо сансрын хөлөг буцаж ирэх үед энэ хувцастайгаа байх ёстой. Энэ тохиолдлуудад хамгийн одоо бие битүү байдал алдагдаж болохын боломжтой энэ үеүүдэд энэ хувцсыг өмсөж гаргаж байгаамаа. За энэ хувцас маань өөрөө болохоор ийм эрзэн хувцастай, өөрөө хэлэх юм бол агаар алдахгүй, агаар нэвтрүүлэхгүй энэ бүх арга хэмжээг авсан байдаг. За ер нь бол яг одоо онгорхой нөхөх гэж ярих юм бол одоо энэ дөр бэн энэгээр орж сансрын нисгч хүн одоо энэ дотроо орж хувцас өмсөн. За энэ хоёр бэлээ, энэ хоёр хамцааг бол онгорхой байна. Бэлэгийн дараа нь одоо энд орсны дараагаар бэлийг нь хийгээд бие битүү байдлын хангадаг ийм одоо эрзэнэн жирэг өвчнүүдтэй. За энэ нүүр өвч, энэ нүүрэн тал бол онгорхой байна. За тэгээд бусд нь бол үндсэндээ битүү хөл талаасаа ихтэй толгоогон хүртэл ийм битүү хувцас юм аа. За энэ дотор одоо холбооны хэрэгсэл мэргэсэл одоо бүх юмнууд нь хангагдсан байна. Энд орох сансрын нисгч бол энэ одоо шлемийг өмсөн, энэ бол холбооны хэрэгсэл. Ингээд өмсчин. За тэгээд өөрийнхөө юунд тааруулаад за тэгээд энэгээр дамжаад одоо холбооныхоо системтэй холбогдчих юм учиртай юм аа. За энэ бусад одоо хэмжүүрүүд байдаг энэ системүүд нь энэ байна. Холбооны систем, бусад одоо биеийн параметруудыг дамжуулдаг энэ юмнууд бол энэгээр холбогдчихно. Энэ бол одоо энэ дотор одоо вентиляц хийдэг, өөрөөр хэлэх юм бол агаарыг хөдөлгөж байдаг, халууцуулахгүй, хөлөрөхгүй арга хэмжээг авчирдаг энэ зүйл хөлгийн бүхээг цуухаас өмнө ийм одоо чамдаан шиг имбэлж явдаг. Тэр нь бол энэ одоо вентиляц нь байдаг. Хөлгийнхээ бүхээгт орсны дараагаар энэ үнийг одоо хөлгийн системтэй холбож байгаамаа. За энийг өмсөхийн тулд яг хөхтэй зэрэг өнөөдөр үзүүлэхэд хэцүү байна. Бид бол уул нь одоо 30 жилийн өмнө энэ дотор багтаж байсан. Ганцаараа götөр өнөөдөр айлд нь багтахаа байсан байх. Өмсөхийн тулд яг хөхтэй зэрэг одоо хөлөө оруулаад ингээд хөлөөснөө эхлээд ингээд өмсдөг. Ингээд хөлөө оруулаад өмсчоод хөлөө оруулсныхаа дараагаар энийг татаж байгаад одоо дээшээ толгоогоо оруулаад ирнэ. За энэ дотор толгоогоо оруулсны дараагаар энэ одоо аппендиксийг хомж уйдаг. Нэг одоо нарийн дүрм журамтай ингээд уйчин. За энэ нэг одоо тогтоодог бодог эрзэн боолтууд нь байна. Энэгээр одоо хэд ороогоод энэ нэг бидэндээ одоо эвтэйхэн одоо нэг газар руу оруулаад одоо энэ дотор ингээд боочж байгаа юм. За ингэсний дараагаар бол энэ одоо шнурээр гутал өмсдөг шиг ингээд өмснөө. Ер нь хүний тусламжгүйгээр өөрөө одоо өмсөх тийм хэмжээнд хүрэх учиртай. Скафандрууд дээр ийм юу байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол одоо эмблем юмнуудаа энэ дээр нь ойж тогтоодог байсан байх. Энэ бол одоо ерөөсөө эмблемийг солиход амархан болгоцсон байна. Ийм ийм наадтай болоод энэгээр ингээд наачдаг болсон байна. За энэ Unitel сортолч байгаа тийм.
Unitel-ийн цэнэглэгч картын урамшуулал эхэллээ. Та 3000, 5000 болон догийн үйлчилгээний 6000-ын картаар дансаа цэнэглэвэл эхний удаад 30% бонус. Хоёр дахь удаад 60% бонус. Харин 3 дахь удаагаас эхлэн цэнэглэлд бүр 100% бонус таны дансанд нэмэгдэж орно. Unitel Carparts. Ерөөсөө хөлөг ямар үүрэгтэй хөхтэй зэрэг тойрог замд гаргах, станцтай залгах, буцаас болгож ирэх гэсэн үндсэн том горон үүргийг энэ л гүйцэтгэв. Станц бол үндсэндээ одоо тэр лаборатори, сансрын лаборатори, тэнд эрдэм шинжилгээ туршилтын ажлуудаа хийх, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүх юм байгаа. Тэнд эрдэм шинжилгээний ажлаа явуулах. Энд бол ойролцоогоор таачин бол хэр бодлаа? 22 гэсэн. Тэ 8 хоногийн эсрэгэлдээ энд бол бид 1 хоног болсон. Тэгээ 22-нд тойрог замд гараад тэгээ 23-ныхаа өдөр станцтайгаан залгал тэгээ 7 хоногийн хугацаагаар 30 хүртэл байгаад 30-ны өдөр нэг арстиков сандаг юмнуудаа хийгээд тэгээ тэр дараа буцаад байгаа. Тэгээд ийм байрлалдаа л явж байна. Тэгээ битүү өвзөний хувцастай гэж ойлго. Тэ. Скафандр эндээ ороод тайлна. Одоо 1 хоног болоход скафандртай байж болохгүй. Тийм учраас одоо тойрог замд гарлаа. Тэр одоо хянах шалгах хэвээр юмнуудаа хийлээ. Эннийхэн дараагаар энэ урдлынхан отцайхэд ороод скафандраа тайлаад тэгээд одоо нөгөө тэгээ холбогдохын өмнө буцаж өмсөн. Ягаад гэвэл тэр холбогдолтын үед ямар нэгэн одоо юу гэж нэг штатны тийм одоо байдал бий болж болно. Тэгэхэд бол хийх ёстой зүйлүүдээ хамгийн түргэн хугацаагаар буцаж бууж ирэх ёстой. Тийм учраас буцаж бууж ирэхэд бэлэн байдалтайгаар одоо юмнуудаа бэлдсэн байна. Наан чинь бол одоо нөгөө юу яриа марианы гол одоо юунууд тангиатууд наадах чинь дараад ярьдаг байхгүй юу? Холбооны гол хэрэгсэл тэгээ холбооны гол хэрэгсэл холбооны удирдлага наад дээр чирсэн байгаа. За энэ урд байгаа юм бол үндсэндээ одоо бүх хянах самбар хэрэгслүүд нь энэ урд дээр байна. Энэ экранууд дээр одоо энэ бол бидний үеийн соёлоос нэлээд өөр болсон. Соёл ТМА гэдэг төрлийн ийм хөлөг. За тэгтээ үндсэн одоо зарчим бол хэвээрээ үлдсэн. Энэ саяны Демберлийн орсон энэ хэсэг бол үндсэн шүхрийн контейнер байдаг хэсэг. Энэ талд нь байгаа энэ хэсэг бол запас шүхрийн тодорхойлогдож байгаа. Энэ нэг бол энэ хаалгууд хийсэн юмнууд зөвхөн одоо дасгал сургууль хийхэд тулд орж гарахын тулд энэ хийсэн байгаа. Үндсэндээ бол буух чапраад битүү ятсах хоёрын хооронд ордог энэ дүүхээр орж гардаг юм хэвээр. Бид хөлгийн бүхээгтэн манай хоёр ард түмний нам төрийн өдрөдөгчд Леонид Ильич Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нарын хөргийг хүн тэтгэлтэйгээр байрлуулсан юм. Ленин Сүхбаатар нарын түүх туулзалтыг харуулсан энэ дурсгалын баримлыг бид нэндэгнэн авч явсан юм. Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө, Монгол зөвлөлтийн эрэлхэг өвгүүд цусаас гаруулан тэмцэж явсан түүхт газрууд, Алтан булаг, Халахын гол, энх цагийн хөдөлмөрт мөрдөрөгдсөн ажиллаж байгаа эрдэнэ нийтийн газар шорооны дайжинд бий. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэг зориулан гаргасан тэмдэгнүүд, нислэгийн эмблемтэй хэвс, дарцагнууд энэ байна. За энэ урд чинь одоо ийм дугуй экран шиг юм байгаа тийм. Тийм. За наад экран дээрээс чи үндсэндээ одоо газар дээр болж байгаа юм газар дэлхий дээр одоо байгаа юмыг харж болох юм учиртай юм. Энэ нөгөө талаараа бас энэ хөлгийг залж жолоодоход наадах чи хэрэг болдог. Наадах чинь энэ яг ийм босоо шугам байгаа биз? Тий. Газар дээр байгаа ямар нэгэн биетүүдийн одоо хөлгийн доогуур гүйж өнгөрч байгаа надад харагддаг, наан чинь харагддаг. Тэгээ тэрүүнийг одоо хөлгийг тодорхой ариунтаа зөхийн тулд яг наад шугамын чинь дагуу нэг л одоо харсан юм уу хар цаг ингээд гүйгээд өнгөрүүл яг хөлөг онгоцны байрлалаар байсан байна гэж ингэж ойлгож байна. Хөндлөн байх юм бол хөндлөн одоо тэр дэг зэмлий гэж ярьдаг юм да одоо газрын гүйт бол одоо тэр дэг гүйж байгаа нь харагддаг юм ээ.
За энэ юунуудаар үндсэн одоо команд тохиолнуудыг энэ дээдлийн конопнуудаар өгдөг. Тий. Соёз хөлгийн хувьд бол энэ хоёр талдаа хоёр ижилхэн одоо энэ командны сигналны устройство КСУ гэдэг юм байсан. Тэр юмнуудыг энэ орчин үеийн одоо электронны табло моблоор чиглүүлээд болсон байгаа нь энэ байна. Цааталд чинь нэг иллюминатор байна. Цонх. Иллюминатор гэдэг бол энэгээр одоо газар дэлхийг харж болно. За энэ дотор байгаа тэр гэрэлтүүдийн юмнууд байна. Одоо телевизионы та нөхдөд бол их сайн ойлгох байх. Гэрэлтүүдийн ганц хоёр одоо гэрэлтүүдийн тарагдж байна. Түүнээс гадна одоо камерууд нь тэр байна. Энэ камеруудын тусламжтайгаар хөлгийн бүхээгт болж байгаа үйл явдлуудыг газар дээр хянаж байдаг тийм. Үндсэн зүйлүүд нь бол одоо эднүүдтэй. За ерөөс удирдлагын хамгийн нарийн юм бол тэр жоохон ногоон шаариг байна. За наадах чинь. Тий, наадахыг чинь наадахаас салгачдаг. Тэгээд удирдлага бол ерөөсөө наадахаар ч хийгдэнэ. Энэ дээр их нарийн одоо хөдөлгөөнүүдийг хийж дээш нь доош нь тий. Наадах чинь одоо өрөөлн байгаа нэ. Тий. Тэгэл энэгээр удирддаг тийм одоо группын янз бүрийн хөдөлгөөнийг бол удирдна гэдэг бол юу гэхтэй зэргийн хөлгийг тойрсон олон юм жижигхэн саплонууд хөдөлгөөрүүд байгаа. Тэр хөдөлгөөрүүдийг л ажиллуулж аль хөдөлгөөрийг ажиллуулах вэ, хааш нэргүүлэх вэ? Хүндийн төвийн одоо юуг нь гол тэнхлэгийг тойруулж одоо залалт хийх үү, эсвэл одоо хөндлөн залалтуудыг хийх үү гэдэг юмнуудыг зөвхөн одоо наадахын чинь тусламжтайгаар оператор хийх ёстой. Энэ бууг чапраацаас гараад бетовын оцогод орохын тулд энэ дээдлийн энэ одоо хөндлөн штангийг эргүүлэхдээ зэрэг наадах чинь буугаад ирнэ. Тэгээ энэ люк чинь ингээд буугаад ирнэ. Энэ люкын энэ хамруугаан болгочихтой зэрэг наад хооронд чинь ийм зай үүсээ тэр зайгаар ингээд дэше орч. Ерөөсөн одоо тийм сансар төөрөхөд бол яг энэ оцог ягаад өгөхтэй зэрэг энэ дотор одоо хөлгийн бүх удирдах системүүд нь энд байгаа. Скафандртайгаа энэ суун буцаж бууж ирэхдээ яг энэ дотор орж суун бас одоо удирдлага хэрэгсэл энэ дотор байгаа. Тэгээд энэ бол хамгийн одоо гал төсвөртэй хэсэг нь энэ. Тийм учраас газар дээр буцаж бууж ирдэг зүйл бол ганцхан энэ буугч аппарат. Энэ үлдэж байгаа бетовын оцог, приборны агрегатны оцог энэ бүх юмнууд бол агаарт шатаад барилаад ингээд дуусчдаг. Хөлгийн бүхөөгийн гаднад 2000 градусын халуун үүсдэг. Агаарын үрэлтээс. Тэгээд тэрнийг дааж гарч ирэх чадвартай юм бол зөвхөн энэ буугч аппарат. зөв энэ утсыг аваад ерөөсөө шууд ярьчих юм боломжтой юм байна. Сансрын хөдөлгөөний